За сайн бацгаана уу? Хамт залбирая. Эзэн минь танд баярлалаа. Энэ цагт таныг магтаж, таны үгнээс суралцах энэ ивэл нэгүслээ та бидэнд өгсөн баярлалаа. Үргэлжлүүлэн ихнээс нь дуустал бидэнтэй хамт байж, ариун сүнсээр биднийг босгон байгуулж, амьд үгээрээ та биднийг сэргийх болтугай. Эзэн таны гайхамшигтай ерөөл нэгүслэх өслөмж эзэн Есүс таны ариун нэрээр гуйн залбирлаа. Тэгээд Авраамд айлтгахтаа хамгийн их лэвж хэлсэн бэ гэхээр чамайг би өрөөнө гэж хэлсэн. Чамайг би өрөөнө гэж. Библийг энэ хэсгийг харуул энэ чи Авраам ямар нэгэн онцгой байсан учраас магадгүй ноо шиг гим зэмгүй бурхны өмнө дуулууртай байсан учраас эзэд тэрнийг бусдаас илүү онцгойлон сонгоод тэгээ би чамайг бүх үндэстний өрөөл болгоно гэж сонгоог баг. Харин эзэн зүгээр л Авраамыг сонгоод тэгээд Авраамд эзэн очиод өөрийнхөө үгээ альцсан. Эзний хамгийн эхлээд хэлж байгаа утга санаа юу юм бэ гэхээр би чамайг сонгож байна гэж хэлж. Амен. Өнөөдөр энэ газар бид яагаад сууж байгаа юм бэ? Хажууд байгаа хүндээ хэлэхгүй та сонгогдсон нэгэн байна гэж. Сонгогдсон, эзэнд итгэсэн итгэгч хүмүүсийн хувьд итгэл нь бидний хувьд ямар нэгэн эд баялаг, алдар нэр, эрх мэдлийг амлдаггүй. Есүст итгэснээрээ бид нар баян болно шүү, алдар нэртэй болно шүү, сайн сайхан эрх мэдэлтэй болно шүү гэж итгэл Бурхныг сонгохын сонголт бидэнд амлдаггүй. Харин итгэл нь бидэнд зөвхөн мөнх амийг яах вэ? Санал болгодог. Итгэлээс бид нар мөнх амийг л олж чадна. Амен. Өнөөдрийн сургаалын сэдв чамайг би өрөөнө гэж хэлсэн. Тэгэхээр тэр өрөөл бол ганцхан эзнээс ирдэг юм аа гэдгийг тунхаглахыг хүсэж байна. Өрөөл ганцхан Бурханаас ирнэ. Бид өрөөлийг өөр олон зүйлсээс хайдаг. Итгэгч хүмүүс бид ч гэсэн заримдаа өрөөлийг өөр зүйлсүүдээс бас хайсаар байна. Тэр өрөөлийг хайна гэдэг нь ямар утга учиртай юм бэ гэхээр бид өрөөлийг юу гэж ойлгож байгаа юм бэ гэдгээс шалтгаална. Тэр дундаа Бурхны өрөөл яг юун дотор оршиж юм болоо гэж. Библийн хэсэг ихнээс маш тодорхойсон. Тэгээд эзэн Авраамд айлтгахтаа Бурхан Авраамд хэлж байгаа. Чи их нутгаасаа төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явах тун гэж хэлсэн. Эзэн биднийг сонгоод эзэн Авраамыг сонгоод эзэн Израилийн ард түмнийг сонгоод тэдэнд хандан хэлж байгаа хамгийн ихний зүйл юу вэ гэхээр тушаал байсан. Тэр нь юу вэ гэхээр орхи, гар, тэгээд яв гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл эзэн биднийг сонгоод бидэнд өөрийн тушаалыг өгдөг. Энэхүү чи миний тушаалыг дагах юм бол би чамайг өрөөх болно гэж эзэн амлаж. Би чамайг өрөөх болно гэж эзэн амлаж. Бурхны тушаал нь Авраамд тэмч, таатай, тэмч амархан байгаагүй. Авраам шууд Бурхан надад үгүй хэлж штэ гэж бүксээ алгадаал те. Шууд их нутаг хамаг юм орхиод ерөөсөө дэстэ сайхан газар руу явах нь дэ гэж бодоод хамаг шичээрээ тэр яваагүй. Мэдээж түүнд маш их хэцүү байсан. Ерөнхийдөө одоо Монголд үлдэх хүн их цөөхөн байгаа. Тийм ээ. Болж игэл бүгдээрээ л явмаар байгаа юу? Тийм ээ. Би ч гэсэн. Зөвлөд их бодчихлаа л да явдаг ч юм уу дөө гэдэг. Тэг яваад бүх юм сайхан болох уу? Үгүй. Ялангуяа монголчууд бидний зүрхсэл дотор бол нэг юм байнга өмөлзөөтэй, уяатай байдаг нь юу вэ гэхээр энэ бол их нутаг бас төрсөн гадар шорон болоо да гэж боддог тий. Солонгост байсан ах их нар маань ярьдаг тий. Монголд Солонгост төрөх монголчууд нэг л дуу дуулдаг гэх тий. Их нутгийн тухай ямар доо байлаа? Халуун элдгийн нутаг. Хэлгээр их нутгаа орхиод явсан ч гэсэн сайн сайхан байгаа юм шиг магадгүй орчин нөхцөл санагдаж байгаа ч гэсэн бидний зүрхсэл дотор бол маш их шаналл байгаа тий. Их орон их нутаг. За ялангуяа төрсөн одоо гэр бүл гэж тий. За өр хөхөд хамаатан садан бид нар орхиод явсан ч гэсэн ерхэд бол нэг уяатай юм байсаар л байгаа. Бидэрт энд ирэх шалтгаан байдаг тий. Зарим хүмүүс гадаадд амьдарч байгаа за ямар ч их нутагт очиж ясаа тавина да гэж. Тэгээ энэ зүгээр нэг
Бидний төрсэн газар шороо зүгээр нэг төрсэн газар биш юмаа гэдэг бид нар ойлгож байна. Авраамийн хувьд ч гэсэн ялгаа байхгүй тийм байсан. Төрсэн тэ нутгаа эх орноо орхиод явна гэдэг бол хэцүү байсан. Авраамд хэлэх шалтгаан магадгүй бурхнаас асуух асуулт байсан. Гэтэ Авраам маань яасан бэ гэхээр эзний үгийг маш дуулууртай дагсан. Үргэлжлүүлээ би та бүхэнд уншиж өгье. Тэгээд Авраам эзнийг хэлсэн ёсоор гарч явжээ. Лот хамт яв. Авраам Харанаас хөдөлсөн тэр үед 75 настай байлаа. Авраам эхнэр Сара дүүгийнхээ хүү Лот болон Харанд байхдаа цуглуулсан бүх эд юмс олж авсан хүмүүсээ аваад тэд Канаан нутгийг зорин хөдөлжээ. Тэгээд тэд Канаан нутагт орж ирвэ гэж хэлж. Авраам бурхны үгийг яасан бэ? Дагсан бэ. Эндээс маш сонин аргалгаа гарч ирж байгаа. Тэр юу вэ гэхээр Авраам их нутгаа газар шороо төрөл садангаа орхиод гарахтаа тэр яг юу төрнө гэдгээ огт мэдэхгүй. Өөрөөр хэлбэл харанхуу гарч байгаа гэсэн. Яагаад тэр харанхуу гарч байгаа юм бэ гэхээр бурхан түүнд тушаасан учраас. Ганцхан эзэн Авраамд юу гэж хэлсэн бэ гэхээр за чи их нутаг төрөл садангаа орхиод гараа. Тэгээд би чамайг өрөөнө гэж хэлэв. Би бүх үндэстэнд чамайг яах вэ гэхээр өрөөл болгоно гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл эхлээд эзэн Авраамтай айлдахтаа түнд тушааж бас эзэн түнд амлахтаа эхлээд би бол чамайг л өрөөнө. Би чамайг өрөөснийг өрөөж чамайг яах вэ? Хараасныг нь хараана. Ингээд зогсохгүй үргэлжлүүлээд чиний явж байгаа газар бүрт би үндснүүдийг чамаар дамжуулаад яана гэж хэлсэн. Өрөөх болно гэж хэлсэн. Амен. Энэ эзний тушаалыг Авраам хүлээн аваад их нутгаа газар шоргоо орхиод явсан. Тэр өөрөөр хэлбэл эзний үгийг дагахад Авраам яасан бэ? Золиос гаргасан гэсэн. Бидний төсөөлж байгаагаар ер нь бол их баггүй золиос, баггүй зориг, баггүй дэвшээр гаргаад явж байгаа гэж. Ийхүү явахтаа тэр хаана очихыгоо яг яаж амьдрахаа, түүний амьдралд яг юу тохиолдохын, түүнийг юу хүлээж байгаа бүү мэд. Хинч мэдээг. Сургаалаа бэлдэж байгаад яг итгэж бидний амьдрал яг үүнтэй маш төстэй юм байна да гэдэг ойлгосон. Итгэл бидэнд алдар нэр, эд баялаг, эрх мэдлийг амлдаггүй. Итгэл зөвхөн бидэнд Бурхны мөн хамийг санал болгодог. Итгэлээр бид нар дуудагдсан, итгэлээр бид нар сонгогдсноо мэддэг. Эхлээд эзэн би та бүхнийг өрөөх болно гэж хэлсэн. Эзэн амлсныхаа дагуу аль хэдийн биднийг өрөөсөн гэдгийг би өнөөдөр тонхоглон хэлмээр байна. Өнөөдөр бидэнд яг юу дутуу юм бэ гэж. Мөнх амийн бэлгийг үнгүүгээр авсан бидэнд Бурханаас өөр бидэнд өгөх яг юу хэрэгцээтэй байгаа юм бэ гэж. Хэрвээ миний ярьсан 3 зүйлийг эзэн амлсан бол бид нар ерөөл гээчийг нь эд хөрөнгө гэж хараад ерөөл гээчийг нь бид нар зөвхөн сайн сайхан гэж хараад бид нар одоо ч гэсэн эзний өмнө бид нар гомдолж ийж магадгүй. Гэтэ эзэн үүнийг амлаагүй. Эзэн өнөөдөр бидэрт мөнх амийг амласан. Өнөөдөр та аврагдсан гэдэгтээ итгэлтэй байна уу? Тэгвэл эзэн таныг аль хэдийн өрөөсөн юм аа. Эзэн таныг аль хэдийн ивэл өрөөл дотор бэлгаажээ гэдэг би тунхаглахыг хүсэж байна. Үргэлжлүүлээ. Бид эзэнд дуулууртай байх. Энэ дуудлага нь ганцхан биднийг биш, биднээр дамжуулаад бусад улс үндэстнүүдийг өрөөл болгож ашиглахыг хүсэж байна гэдэг та бүхэн хэлхийг хүсэж байна. Эзэн надаар дамжуулаад, эзэн танаар дамжуулаад бусад бүх үндэстнийг өрөөхийг хүсэж байна. Амен. Сайн мэдээ тарахад бидэрт айдас байдаг. Энэ айдсыг дам тулах хүчийг өгж байгаа нэг сургалт бол ерөөхдөө авралын давлгааг бид яриад байгаа сургалт байгаа тийм ээ. 9 сараас маань авралын давлгаа маань ерөөхдөө ирэх үйлчлэлийн жилийн хөтөлбөр төлөвлөгөөнд сайхан ороод тусгагдсан байна. Сайн мэдээ тарахад бидэрт айдас байдаг. Тэгээ ямар айдас байдаг вэ гэхээр бид нар мэдэхгүй байгаа учраас бид нар ярьж чаддаггүй. Бас үргэлжлүүлээд энэ ямар их ач холбогдолтой юм бэ гэдгийг бид нар ойшоодгүй учраас бид нар бас яах вэ? Ярьж чаддаггүй гэж. Тэгэхээр үргэлжлүүлээд бид нар сайн мэдээ бусдад тунхаглах нь ямар их ач холбогдолтой юм бэ гэдгийг та мэдж байгаа бол эзэн таны дотор зүрх зориг өгөх болно гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл та амаа нээх үед эзэн таныг бусдын төлөө өрөөл болгон ашиглах болно гэдгийг өнөөдөр тунхаглахыг хүсэж байна. Бидний ам хизээч хоосон хангадгүй маа.
Тэгээ бидний ам зүгээр нэг албадлагаар, бидний ам зүгээр нэг сандрал чичрэлтэйгээр зүгээр хангаадгүй юм аа. Эзэн бидний амаар дамжуулаад тэр ёроолийн үгсийг урсгаж идэм аа гэдгийг тунхаглахыг хүсэж байна. Та бүхэн итгэлтэй байна уу? Итгэлтэй байгаа бол эндээс гараад та бүхэн сайн мэдээ яриараа тий. Яг тэгэхээр эзэн биднээр дамжуулаад бусд хүмүүсийг яахыг хүсэж байна. Ёроохийг хүсэж байна. Амен. Ах トゥ усаараа үүний тулд бидний амьдралд золиос, бидний амьдралаас зориулалт хэрэгтэй. Бид эзнийг зүгээр л нэг тэ за эзэн ингээд дагах тийм явдал ер нь бол яах вэ? Байхгүй. Би 11-р бүлгийн 27-оос та бүхэнд уншиж энэ ч ингэж хэлсэн. Терагийн уг угсаа юм билээ. Тера нь Авраам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан Лотыг төрүүлжээ. Харан эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдын уурт өөхөв. Тэгээд Авраам, Нахор нар эхнэр авцгаажээ. Авраамын эхнэр нь Сара, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Милкагийн болон Искагийн эцэг нь Харан билээ. Сара хүүсэр байсан учраас үр хөхөдгүй байлаа. Тера өөрийн хүү Авраам, Хараны хүү өөрийн ач хүү Лотыг өөрийн бэр Авраамын эхнэр Сара нарын хамт авч Халдын уураас Канаан нутгийг зорин хөдлөөд Харанд ирж тэндээ суужээ. Тера 205 наслаад Харанд өгөө гэж хэлсэн. Тэгээ Тера гэж хин бэ? Энэ бол Авраамын аав юм байна тийм. Тера хэний хүүхэд юм бэ? Үргэлжлүүлээд бид нар ариун туул ахлагч Бабелийн цамхагийн тухай ярьсан бахаа гэж бодож байна. Ноагийн үр удам үргэлжлүүлээд Тера тэгээд яг гэхээр Авраам, Хараны хүү бас Лот гэдэг өнөөдрийн бидний Библийн уншсан Библийн хэсгээр маш тодорхой гарч байгаа. Угийн бичиг тодорхой байгаа учраас бид нар Бурхан хэрхэн ажиллаа хийж байгаа вэ гэдэг талаар Библиэс бид нар маш тодорхой олж мэдэж чаддаг. Энд чинь гарч байгаа нэгэн сонирхолтой хүний нэр хэм бэ гэхээр Сара. Энд чинь Сара. Ямар ч гэсэн дуудлагаар бид нар Сара гэж хэлчих болно тийм. Бурхан нэг тодорхой зүйлийг энд чинь тодтолох юмсан юу гэхээр Сара хүүсэр байсан юм а гэж. Өөрөөр хэлбэл яг хүүхэд төрүүлэх боломжгүй гэж хэлсэн. Үргэлжлүүлээд Бурхан Авраамыг дуудаж байгаа тийм. Өгсөлөө Бурхан Авраамыг дуудаад түүнтэй ярилцаа. За чи бол эндээс гар тийм. Чи намайг даг. Ер нь чи миний тушаалын дагуу амьдраа. Ингэснээр би чамайг өрөөх бол миний өрөөл чамтай үрд хамт байх болно. Чамайг өрөөс нэг нь өрөөгдөх болно. Тэг чамайг хараас нэг нь харагдах болно. Учир нь би чамтай хамт байгаа учраас гэж зээлж. Үргэлжлүүлээд би чамайг үндэстнүүдэд юу гэж хэлсэн? Өрөөл болох болно. Хүмүүс ер нь итгэхээ болд юм шүү юмд. Тэ? Бархийн юмд итгэхээ болчтой юм шиг санагдаад байна. За энэ ч ер нь яг л доо гэж тэ. Ер нь итгэх их дургүй болж. Итгэж байгаа юм шиг мөртлөө цаанаа л нэг базаатай байгаад байгаа бид нар тэ. За бараг 50 гарч индэ. Нилээ аимс хэлсэн чамааг бол би бол ойлгож хараал мэдчихээн дөө. Гэт бид нар бие биетэй харилцаж байгаа юм шиг. Энэ их итгэлгүй байдал дотор бид нар Бурханд итгээд явж байна гэдэг нь ямар гайхамшигтай нэгүсэл юм бэ? Энэ адармаатай ороо бусгай хуурамч бодлоо булаа нийгэмд бид нар эзэнд итгээд явж байгаа нь ямар их өрөөл юм бэ гэдгийг би маш тодорхой харж байна. Гэвч итгэгч бид ч гэсэн бас л итгэхэд хэцүү. Яг гоо Бурхан байгаа гэж бид итгэхээр гэтээ бид нар итгэлээр амьдрах их хэцүү байгаад байгаа. Ялгаатай шүү дээ. Бурхан байгаа гэдэгт итгэх, Есүс Христ миний аврагч гэдэгт итгэх, үргэлжлүүлээд Бурханд итгэлийн амьдралаар амьдрах гэдэг чинь ялгаатай шүү дээ. Итгэлийн амьдралаар амьдрах нь ямар хэцүү юм бэ гэдгийг маш тодорхой харж байна. Бид боломжгүй зүйлд ерөөсөө итгэдэггүй. Бид дандаа өөрсдийн ойлголтод түшгэлдэг. Итгэлийн амьдрал дотор шүү. За энэ ч яах болоо, тэр ч яах болтоо гэж. Гэвч эцэст нь эргэлзээтэй байсан ч гэсэн залбирах үед эзэн ямар гайхамшгуудыг үйлддэг вэ гэдгийг бид маш тодорхой хардаг. Амин. Тэгсэн ч гэсэн бид итгэдэг. Нэг итгэдэг, хоёр итгэдэг, за гурав дахь энэ ч арайчтай гэж дандаа бид нар дотор ярьж. Өнөөдөр хүртэл чуулганы үйл ажиллагаа хэрхэн явагддаг юм бэ? За тэр дундаа санхүү гих мэтчлийн зүйлсүүд би хэлмээр гэрчлэмээр гав. Бүх зүйл Бурхны өрөөлөөр явагддаг юм ах トゥ уснараа. Бид өөрсдийнхөө хүч чадлаар хийж байгаа зүйл үнэндээ алга байна. Бүгднийг эзэн өрөөж гинэ гэдгийг би хэлмээр байгаа.
Гэсэн ч гэсэн би дандаа өөрсдөө ойлголтонд л түшгэлж. Нотлын яг хөө тэгэл болцсон байгаа. Энэ жил арай өөр баха. Тэ? Гэт бид нар дандаа өөрсдийнхөө ойлголт түшгэлтэндээ бид нар тусаар байна. Энэ бүх өөрсдийнхөө ойлголтод түшгэлж байгаа энэ байдал биднийг итгэлгүй байдал руу улам илүү яг хөө чиглүүлж идэг. Бурханд итгэж үргэлжлүүлэн итгэлийн амьдрал дотор алхахгүй байх нь мөнх амийг хүлээн авсан авралын итгэлийг хүртэл ганхуулах боломжтой гэж. Авраам Сараг хүүсэр гэдгийг аль хэдийн мэдж байгаа. Яагаад тэгэхээр аль хэдийн тэр хэдэн настай байна гэсэн. 70 гарц тэ. Авраам тэр нутгийг туулан Шихемд байгаа Моригийн цаарс модонд хөрөв. Тэр үед Канаанчууд тэр газар нутагт байжээ. Эзэн Авраамд үзэгдэн би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Авраам өөрт нь үзэгдсэн эзэн зориулан тэнд дахлын ширээ босгожээ гэж хэлсэн. За нас маань хаана байна? Өдий болтол мэдээж үр хөвгттэй болох талаар залбирсан, оролцсон, Бурханаас маш их хүлээжсэн байхад итгэлтэй байна. Миний явсан газар чи очих юм бол тэр газрыг юу гэж хэлсэн? Би чиний үр удамд яг өвлүүлэх болно гэж хэлсэн. Одоо хүртэл Авраам үр хөвгдгөө өргөжлүүлээд бид нар дараачийн сургаалаас ирнэ юу болох вэ гэдэг магадгүй гадарлаж байгаа хэрэг. Эдэн настайдаа хөвгтөө болоо яалаа ээлээ. За бодлуулж гисэн шүү дээ. Тэгээ тэрнээс наан итгэл бас байгаа. Маш хэцүү итгэлийн талаар энэ ярьж. Ямар ч найдваргүй би үр хөвгттэй болохгүйгээ сайн мэдэхгүй байгаа үед эзэн ирээдүйн тухай зөвгөн хэлж. Чи намайг дагаа, чи намайг хараа. Би чиний амьдралд юу хийхийг чи үзээ гэд эзэн Авраамд айлдаж. Боломжгүй зүйлийг эзэн Авраамд тулгаж байна гэсэн. Гэхдээ эцэст нь эзэн Авраамд өгсөн амлалтаа биелүүлсэн юм ах тусна. Бид харагдаж байгаа зүйлдээ л итгэх юм бол биднийг ямар итгэж гэх юм бэ яг үнэндээ. Надад яг одоо та нар мөнх амиа гаргаад ир. Энд байна. Германаас ч юм уу, зүрхсгэлээс ч юм уу мөнх амтай болсон хүмүүс надад гаргаад ир. Гаргаж өгч чадах уу? За мөнх амтай гэдэгтээ итгэж байгаа хүмүүс нь тэгвэл гараа өрг. За гаргаад ир. Өнгөрсөн өнөخت бурхан маш тодорхой нэг зүйлийг сануулсан нь юу байсан бэ гэхээр бид ингэж ярих дуртай. Ялангуяа цуглаанд үйлчилж байгаа хүмүүс. Гэтэ манай цуглааны ихэнх нь бүгд үйлчлэгчдэр байдагт би маш их талархдаг. Эзний төлөө бурханд үйлчлэе. Бурханы төлөө эзэнд амьдралаа зориулъя. Авраамийн хувьд жишээ нь бурханыг надад тушаас учраас бод эзний төлөө явж байгаа юм шиг харагдаж байна. Авраам ямар гайхамшигтай юм бэ? Хөөх гэд дуу алдчихмаар шиг шигт. Тэгээ бурхан нэг зүйлийг маш тодорхой сануулсан. Бид бурханд үйлчилж байгаа нь энэ эзний төлөө биш, энэ миний төлөө юм а гэж. Амен. Ойлгосноо дахиад хэлье. Бид бурханд үйлчилж байгаа нь энэ нь бурханы төлөө биш, эсвэргээрээ энэ миний төлөө бас бидний төлөө юм а гэж. Ингэж ойлговол бид нар хизээч эзэнд гомдлохгүй. Би танд ингэж хийж өгсөн биз дээ. Тэ? Би бүтэн сойдор цуглаандаа ирж байгаа үсттэй хоцорсон ч хамаагүй. Тэг би өргөж байгаа үсттэй би ингээл хичээгээл байгаа үсттэй гэж. Хэний төлөө хичээж? Өөрийнхөө төлөө. Би өглөө босоод чимээгүй цагаа хийгээд би өглөө босоод тийм эзэнтэй гарах цагийг гаргаад би эзэнд үйлчлээд ингээ миний үйлчлэлээр би одоо ингээд эзэнт дуулууртай байгаагаар энэ газар байгаа өөр хүмүүс өрөөгдөх үү? Үгүй байх гэж бодож. Тэг би эзэнд үйлчилж чинь би бурхныг дагж чинь би эзэнд итгэж чинь гэж байгаагаараа эцэст нь би өөрөө маш их өрөөгдөж байгаа. Амен. Нэг талаар эзэн Авраамыг дуудаад чи намайг даг гэд түүний амьдралаас маш их золиос гарахыг Авраам мэдж байгаа мөртлөө эцэст нь эзэн Авраамд үр удам юугаар ч сольжгүй тэр хөрөөлөг өгж байгааг та нар харж байна уу? Эцэст нь хэн өрөөгдөж байгаа? Авраам өрөөгдөж байгаа. Авраам зүгээр нэг зулын гол болоод тэг голд нь байгаад үндстүүдэд өрөөл ороод өөрөө амар зовж байгаа юм уу? Үгүй шүү дээ. Үр удамтай болно. Маш их хөрөөлийг авсан, газар нутгийг авсан өрөөгцөн. Ах トゥ уснараа та цуглаанд үйлчлэлэг бол. Та нэг эзний төлөө эзэнд итгэж байгаа юм шиг бодогддог бол. Би хэлмээр байна. Энэ бүгд ерөөсөө таны төлөө юм шүү.
Бид бурханд амар их мундаг юм хийж өгөөл те. Өглөөний залбиралд эзний төлөө бид нэр ирээл. Тийм байхгүй гэж бодож. Харин бүх ерөөл нь миний төлөө л байдаг. Энд та өнөөдөр хэний төлөө сууж байгаа юм бэ? Өөрийнхөө төлөө сууж байгаа шүү дээ. Бацуур пастрын төлөө сууж байгаа юм байна уу? Байхгүй. Ингэж ойлгол бидэд үнэндээ ямар ч гомдлох шалтгаан байхгүй маа. Итгэлээ сагснараа эзэнд итгэснээрээ бурхныг дагж байгаагаараа та өрөөгдөж байгаа маа. Болоогүй өргөжлүүлээд эзний өрөөл таны амьдралд үнэхээр дүүрэн байх болно гэдэг би гэрчлэн хэлж байгаа. Тэгээ ядрах болоогүй, туйлдах болоогүй. Одоо ингээл нэг их юм хийцэн юм шиг санагдаж байна уу? Болоогүй. Өргөжлүүлээ бид нар эзэнд үйлчлэх хэрэгтэй юм аа. Яагаад лээ? Би ч өрөөгдөж байгаа надаар дамжуулаад бусад үндэстнүүд ч гэсэн өрөөгдөх ёстой. Энэ нь бурхны төлөвлөгөө юм аа гэдэг маш сайн гайхамшигтай гэрчлэн хэлхийг хүсэж байна. Амен. Пастор болсноос хойш пасторуудын зовлон маш их ойлгож байгаа. Пастор хүмүүстэй их уулзаж бас их ярилцж байгаа. Их сонир мэдрэмж байд юм байна. Чойрт очиод бид нар авралын сараа хэлэл хийсэн. Угнаа пастортойгоо ер нь нилээ их ойр ойрхон бит хоёр яриад уулзаад зүгээр л нэг цай уух зур яриа өрнүүлэхэд л пастор хүн ямар их одоо тэг аягүй олон жил пастор хийсэн хүмүүс ямар их ачаалттай байдаг юм бэ гэдэг л маш тодорхой харагдаж. Ганц хоёр үг хэлээл ингээд жоохон үргэлжлээл нүднээс нь элмэс гараал те. Гэт нэг юм хайж байгаа мэдрэмж амар байгаад те өмг төшиг хайж байгаа тийм мэдрэмж байгаас. Ганцхан нэг пастораас биш. Маш олон пасторудад ийм зүрх сэтгэлийн ачаа дарамт байд юм шүү. Надад ч гэсэн байна л. Гэтэ эцэст нь харахад пасторуудын үйлчлэлч гэсэн энэ бол өөрсдийнх нь төлөө л хийж байгаа. Маш их тэгж ярих дуртай. Би амьдралынхаа 10 гаруй жилийг эзэнд зориуллаа гэж. Бурханд зориуллаа гэж. Гэтэ үүний ард талд ч гэсэн эзний өрөөл их эзний хамгаалалт бэлхэм дүүрэн байдаг штэ гэд би гэрчлээ хэлмээр. Итгэгч хүн ч ялгаагүй, үслэгч хүн ч ялгаагүй, пастор хүн ч ялгаагүй. Үүний ард эзний гайхамшигтай төлөвлөгөө байдгаа гэдэгт маш их итгэлтэй байна. Өнөөдөр эзэн та бүхэнд гайхамшигтай үг хэлж байгаа. Чамайг би өрөөнө гэж. Өрөөгч нь эзэн бурхан тэр цор ганц нэг юм аа гэж. Өөр газараас бид тэр ивэл өрөөлийг хайгаадах шаардлагагүй. Угаасаа өөр газар ивэл өрөөл байхчгүй. Ивэл өрөөл нь эд баялаг эрх мэдэл тийм ээ сайхан амьдрал биш юм аа. Ивэл өрөөл бол итгэл доторх үнэгүй бэлэг тэр мөнх амиа гэдгийг би гэрчний хэлхийг хүсэж байна. Та баяжмаар байвал, та мөнхтэй баймаар байвал, та сайн элбэг хангалуун баймаар байгаа бол цуглаанд явснараа эн чинь ирнэ гэдэг асуудал ойлголт ерөөсөө биш ээ. Цуглаанд явснараа та бурхантай уулзаж та мөнх амийг үнгүүгээр авах болно. Амен. Бурхны таны амьдрал бэлдсэн тэр гайхамшигтай төлөвлөгөөг та үзэх болно. Хэрэг итгэл байгаа бол та эзэнтэй хамт эцсээ хүртэл алхаарай гэж би таныг уриалж байна. Сүнсний ажил төлөвлөгөө өөр юу ч битээ салгаасай гэж хүсэж байна. Бурхан нэг зүйлийг маш сайн хийж чадна. Түүнд итгэгчдийг тэр аварч Бурхны өрөөлийг би ярьж шүү. Би Бурхны төлөвлөгөөг ярьж шүү те. Өөр тийшээ гарчаал те. Өөр тийшээ явчаал. Тэгээ Йоана шиг те эзэн өөр тийшээ явгсан чи өөр тийшээ явчихдаг шиг. Бид нар өөрсдөө зөрүүдэлж явж байгаа мөртлөө эзний өрөөлийг хайгаад байвал энэ бол бидний итгэлийн амьдрал биш ээ гэдэг гэрчний хэлхийг хүсэж байна. Амен. Иохан номын 10:10 дээр эзэн биднийг амьтаа бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн гэж хэлсэн. Амен. Нэгдүгээр бид өөрсдөө сав юм аа. Тэгээ эзний өрөөл нь бидний савыг дүүргэж байгаа хэлбэр юм аа. Тэгээ бэлхэм гэдэг маань энэ өрөөл биднээс бэлхэж гараад бусдад түгэх энэ өрөөл юм аа гэдэг бид нар өнөөдөр харж байгаа. Эзний бэлхэм өрөөлөөр өрөөгдөхийн тулд та сонгогдсон юм шүү. Үүнийг ойлгоцгоё шүү дээ. Тэгэхгүй бид өөрсдөө ч өрөөгдөхгүй тэгээ бэлхэхгүй тэгээ бусдыг ч ингэж тэ өрөөлөөрөө бас ингэж ундаалахгүй юм байх энэ бол маш буруу юм шиг байх туснараа. Эзэнтэй холбогдоорой гэж би та бүхэнд уриалж байна. Өөр зүйлсээс ивэл өрөөлийг битээ хай. Ганцхан эзэн бурхнаас ивэл өрөөлийг хай. Түүний бэлдсэн, түүний зурсан, түүний хүсч байгаа замаар алхах
алхаасай гэж та бүхнийг уриалж байна. Амен. Хажууд байгаа найз дийлэхгүй Бурхны замаар алхаач. Итгэгч бидний хувьд анхны хайр гэж нэг сайхан үг бий. Анхны хайраа санаач гэж тий. Энэ анхны хайр нь ямар анхны хайр вэ гэхээр бид эзэнд итгэж явах үеийн тэр мэдрэмжийг та бүхэн яг одоо нэг зугасган санаатгаач. За та яг эзний өмнө ирээд магадгүй уйлах нь уйлж исэн, за сүгдгэн сүгдэж исэн, яг эзнэр дүүрж исэн баг. Би яг та нарыг ямар мэдрэмжийг мэдчихсэн би мэдэхгүй байна. Би өөрийнхөө гол сайн мэдчих. Тэр үед та нар эзний ивэл өрөөлөөр бэлхаад эзний авралыг авчаад ингэж гуйж исэн үү? Эзэн минь надад мөнгө өгөөч гэж хэлсэн үү? Эзний өрөөлөөр бэлхаал те. Тийм ээ эзэн та намайг үнэхээр өстэй эрх мэдэлтэй болгож өгөөч гэж гуйж исэн үү? Бид нар яг яаж ирснийг бол би маш тодорхой санаж байна. Та нар ингэж хэлжсэн баг. Эзэн би энд байна гэж. Таны хүсэл юу юм бэ гэж. Тэгжсэн мэт. Эзэнд итгэжсэн үеүдээ санацгаая л. Яг эзэнд итгэл та намайг өрөөж өгөөрэй. Тэ намайг баян болгоорой. Тэгээд намайг сайхан амьдруулж өгөх юм байна штэ Есүсээ гэж Бурхны өмнө иржсэн хүн байгаа мó. Тэр үед шал өөр юм бодогчс тэ. Би ямар их гэмтэй юм бэ? Эзэн та ямар их нэгүслээр намайг авраа вэ? Тэ одоо намайг ашиглаач эзэн тэ. Би энд байна. Тэ миний амьдрал яг юу юм бэ өмнөдөө тийм үстэй. Та намайг хэрэглээд намайг та удирдаач гэж бүх хүн хэлжсэн баха. Идэх хоолныхоо төлөө энд ирсэн хүн байхгүй баха. Тэгсэн чи одоо яасан? Та хаана байна эзэн? Би энд байна тэ. Би цуглаан дээр байна. Намайг өрөөгөөч. Итгэж явах үедээ нэг амар бурхантай гэрээ гээл. За энэ зүйлийг даад 2 жилийн та нараа энийг өгнө шүү. 4 жил би яг өглөөний залбирлыг тасдаггүй та намайг нэг ийм байлгачаарай гэв. Нөгөөдөл нь одоо бас өгөхдөггүй байгаа болонгууд гайхаал те. Үгүй итгэлийн амьдрал юу болоод би өрөөгдөхгүй шүү дээ. Тэ? Хажуудлын энэ найзыг маань бурхан өрөөгөөд шүү дээ. Энэ бүх буруу ойлголт нь өнөөдөр бурханаас биднийг алхамаар холдуулж хэлдэг юм аа. Эзэн тань мөнх амийг өгнөө. Өгцөө. Өнөөдөр бид нар яг өөрсдийнхөө төлөө маш завгүй амьдарч байна. Ахуйн амьдралын төлөө өнөөдөр бид нар маш завгүй амьдарч байна. Муу сүнсний залмих бол биднийг үргэлж завгүй байлгах. Бид завгүй байснаар биднээр дамжаад ёроолыг авах хүмүүс улам холцоор байна. Бид завгүй байснаар надаар дамжуулаад аврах хүмүүсийн тоо улам бүр яг багассаар байна гэж. Сонголт нь бидний гарт байгаа. Завгүй байх сайхан. Өдөр хоног хурдан өнгөрөөл амжилт бүтээлттэй яваал. Гэхдээ завгүй л байгаа юм чинь тэр цаанаа нэг юм бас босоол байж байгаа шүү дээ. Тэрийг хараад бид нар баяж чинь сайн сайхан байна. Гоё байна. Гэхдээ нөгөө талд нөгөө биднээр дамжуулаад өрөөгдөх хүмүүс яах вэ? Биднээр дамжуулаад бурхантай уулзах хүмүүс яах вэ? Эзэн биднийг өрөөх юм? Өрөөс юм? Нөгөө хүмүүсийг одоо яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Хатуусна. Би та бүхэн үнэхээр эзэн дотор урамшуулсан дахин хэлхийг хүсэж. Та сонгогдсон хүн шүү. Та үнэхээр онцгой байгаа л, үнэхээр царайлаг байгаа л, үнэхээр авьяастай байсан учраас эзэн таныг ирээл ингээл дуудсан юм бишээ. Авраам хүн ялгаагүй. Бусдаас онцгой байгаа л эзний сонгогдсон юм бишээ. Бурханд эрх мэдэл байгаа. Тэр хэнийг сонгож, хэнийг хэрэглэхэд тэр сайн мэдж байгаа. Тэр сонголтонд нь өнөөдөр та ороод зогсож ин гэж боддоо. Тэр өнөөдөр эзэнд та ямар хэрэгтэй байна? Нөгөө тэгвэр би эзэнд хэрэгтэй байгаагаараа эзэн намайг бас ямар хөрөөж байгаа болов? Хамтдаа эзний замаар алхацгаая гэж та бүхэн уриалж байна. Завгүй амьдрал, итгэлгүй байдал өөрсдийнхөө өнөөдөр хүртэл түшгэлж ирсэн ойлголтод найтгаа болцгоё. Эзэнд итгээд бурхан миний амьдралд юу хийхийг хамтдаа харцгаая. Сайн мэдээг тарааж өөрийнхөө амьдралаараа бусдад гэрчлэл болцгоё гэж уриалж байна. Эзэн надад сануулж байгаа үргэлж намайг хөтлөж байгаа нэг бодол юу вэ? Надаас болж хэн бурханд итгэж байгаа юм бэ гэж. Харамсалтай. Надад ч гэсэн өнөөдөр энэ асуудал маш хурд санагдаж байна. Бат
Харцуураа чамаас болж эзэнд ирж байгаа ямар хүн байна вэ гэж. Дэрэн тойрны харах байхгүй. Гэсэн мөртлөө пасторгээ яваад идэг. Тэгээ юу болж гинэ гэж бурхан гэж. Энд чинь зөв юм уу гэж. Бидрээс болоод өнөөдөр хэн итгэж гинэ? Хэн эзнийг таньж мэдж гинэ гэж. Ядаж бусдад үлгэр жишээ болохгүй маа гэхэд ядаж бүдрүүлэх саад болохоо болцгоё гэж. Бүдрүүлэх чулуун байхаа болцгоё гэж. Та нар ядарч гинэ үү? Ядраагүй юу? Хэрвээ ядарч байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа бол би бүх ажлыг өөрийнхөө зургаар хийж гинэ гэсэн. Ядраагүй байгаа бол эзэн намайг өдөртөж гинэ гэсэн. Өнөөдөр энэ цаг, өнөөдөр бидний магтаал, бидний мөргөл, энэ цагийн төлөө би бурхан маш их талархаж байна. Библийн үг ямар гайхамшигтай, итгэмжтэй байдаг юм бэ? Бид бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар хивээлийг эцэг бидэрт өгсөн юм бэ? Үргэлжлүүлээд бид эзэнтэй хэр их ойр байгаа вэ гэдэг хамтдаа санацгаая ах トゥ уснараа. Тэгээд үйлчлэлийн шинэ жил эхэлж байна 9 сараас. Тэгээд энэ үйлчлэлийн шинэ жил энэ улиралд хамтдаа ирч хүчтэй орё гэж сабх уриалмаар байна. Тэ? Одоо энэ хоцролт бол хэрэг сэтэрлээ гэдгээ бол өөрөөсөө бид нар мэдж байгаа бах тийм ээ. Жохо ингэж байна үгүй юу? Гадаа бороо оронгууд итгэж нар маань хоцроол тэ. Гой нартай онгууд гой цагтаа ирэлэн үгүй юу? Шалтгаантай тэ. Түжрээд бороо орцсон юм чинь гэл. Хамтдаа ирч хүчтэй байцгаая. Эзэн биднийг хэрэглэхийг хүсэж байна. Эзэн биднийг босгохыг хүсэж байна. Бурхны өмнө ирээд эзний хүсэл юу болохыг асууж дахин хамтдаа эзний өмнө хэлцгээе. Эзэн би энд байна гэж. Та надаар юу хийх хүсэж байна? Намайг юунд хэрэглэхийг хүсэж байгаа юм бэ гэж хамтдаа эзнийг дагъя. Тэгээ үргэлжлүүлэн би эцэст нь би та бүхнийг уриалж хэлье. Та бүхнийг зөвхөн бурхыг өрөөх болно. Өөр юу ч биш хажууд байгаагаас дэлэхгүй чамааг эзэн өрөөнө гэдэг. Хамтдаа суудлаасаа босцгоё.